Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ амтад арцтай бөмбөлөг хийсэн байгаа. Орцонд маань 4 ширхэг өндөг 500 г арц, 200 г сахар, 1 уут нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, уутандаа 15.5 г байгаа, 1 уут ванилийн сахар, 1 чимэг давс, 500 г гурил орно. Бүх орцжороо дор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа, давсаа, ванилийн сахараа мөн арцаа хийгээд нийлдлэн сайн миксердэж холино. Дараа нь дээрээс нь гурилаа мөн нунтаг хөлгөгчөө хийгээд нийлдлэн сайн хольж зуурна. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо плеткийнхаа багавтар хэмдээр ургамлын досонд шарж болгоно. Ингэж болгохдоо зурмагнаасаа хоолны буюу амны халбгаар хэмжиж аваад ингээд бөөрийнхий хэлбэрт оруулаад досондоо хийж шарна. Би нэгээс үс хүртэл халдаг плеткний 4 дахь хэмдээр нь болгосон байгаа. Зурмагныхаа нэг талаар нь ойролцоогоор 2-3 минут болгох зүгээр. Хоёр талаар нь ойролцоогоор нийтдээ 5 минут болгоход болно. Хамгийн гол нь плеткийнхаа хэмийг сайн тохируулж шараарай. Тэгэхгүй бол дунд хэсэгтээ түүхий болчихдог байгаа. Мөн жижигвтер савн тосоо хийгээд их хэмжээтэй тосонд шараарай. Би ойролцоогоор 1 литр тосонд шарсан байгаа. Ингэж болоод хөрөөд ирэхээр нь баг зэрэг сахараар гадуур нь жигэд бүрээд өгнө. Гадуур нь бүрэх сахар маань жижиг ширхэгтэй байвал зүгээр байдаг. Яг энэ орцоор ойролцоогоор 40 ширхэг гарсан байгаа. Ингээд маш амархан аргаар хийсэн амтад арцтай бөмбөлөг маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.